За сайн байцгаана уу, та бүхэнд өдрийн мэнд хүргэе. GSI Монгол байгууллагаас 2018 1-р сарын 14-ний энэ өдөр хүний амьд явах эрхийг хамгаалах өдрийг бий болгох тухай бас хамтран ажиллаж буй байгууллагуудтайгаа нэгдэн хэвлэлийн хурлыг зарласан. Ингээд хэвлэлийн хурлаа эхлэе. Жил бүрийн 1-р сарын 14-ний өдрийг хүний амьд явах эрхийг хамгаалах өдрийг бий болгох тухай уриалга, хамтарсан уриалга гаргаж, за тэгээд түүнтэй холбогдох хэвлэлийн хурал ийхүү эхэлж байна. Юуны түрүүнд GSI Монгол байгууллагын удирдлага гишүүд, за мөн хамтран ажиллаж байгаа байгууллагуудынхаа төлөөлөгчид, удирдлагууд өнөөдөр хүрэлцэн ирсэн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид та бүхэндээ талархал дэвшүүлье. Тэгэхээр өнөөдрийн хэвлэлийн хурлын гол зорилго бол нийгэмдээ одоо эерэг өөрчлөлтийг бүтээцгээсэн урайтай ийм зорилготой ажлын бас нэгэн томоохон эхлэл болж байгаа. Ингээд юуны түрүүнд GSI Монгол байгууллагын 2011 оны үндэсний ерөнхийлөгч Бацяа танд микрофоноо шилжүүлье. Эрхэм мөндөд телевиз үзэгчид болон энэ тагивд хүрэлцэн ирсэн хэвлэлийн төлөөлөгч та бүхэнд энэ өдрийн амгалан айлтгая. Тэгэхээр эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох гэсэн эрхэм зорилготой GSI байгууллага өдгөө 115 улс орны 200 мянга гаруй залуу идэвхтэй иргэд ажил хэрэг залуусыг игнэндээ нэгтгсэн ийм байгууллага болж хөгжиж ирлээ. GSI байгууллага 1915 онд Америкийн нэгдсэн улсын Сант Луис хотноо үүсгэн байгуулагдсан. 1946 онд 16 орны төлөөлөгчид анх дахь дэлхийн чуулгана Панама хотноо зохион байгуулж GSI байгууллага олон улсын төрийн бус байгууллага болсон. Тэр 18-аас 40 насны ажил хэрэгч залуу лидерүүдийг игнэндээ нэгтгсэн GSI байгууллага бусад байгууллагуудаас ялгарах онцлог олон үнэт зүйлстэй. Түүний нэг нь GSI байгууллагын үндсэн хууль, тунхаг, зарчим байдаг. 1992 онд GSI Монгол байгууллага үүсгэн байгуулагдаж 1995 онд Шотландын Глазго хотноо зохион байгуулагдсан GSI дэлхийн чуулганаар бүрэн эрх гишүүн байгууллага болсон. GSI Монгол байгууллага өдгөө 8 салбарт байгууллагт 400 гаруй гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. GSI байгууллагыг олонд дэлхийн нийтэд мэддэг нэгэн зүйл бол GSI байгууллагын залуучууд эерэг өөрчлөлтийг нийгэмдээ бүтээж байдаг. 1954 оноос GSI байгууллага нэгдсэн үндэсний байгууллагын төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж хамтран ажиллаж ирсэн байна. Яг өнөөгийн байдлаар GSI байгууллага нэгдсэн үндэсний байгууллагын 3 төсөл хөтөлбөрийг дэмжиж хамтран ажилладаг. Үүний нэгдүгээрт мянганы хөгжлийн зорилтууд, хоёрдугаарт байгууллагын хариуцлагыг хэрэгжүүлсэн Global Compact. Өнөөдрийн хуралд оролцогчдыг та бүхэнд бас танилцуулга хэвлэлийн мэдээ өгсөн байгаа. Гэхдээ албан ёсоор бас та бүхэндээ танилцуулъя. GSI Монгол байгууллагын 2011 оны үндэсний ерөнхийлөгч Бацяа сая та бүхэнд бас мэдчилж танилцуулга хэлээ. За Монголын Amnesty International байгууллагын гүйцэтгэх захирал хатагтай Алтан туяа одоо хэвлэлийн хуралд оролцож байна. За тэгэхээр хамтарсан уриалгад бол нэгдэж энэ хурал зэрэг албаныхан бол тентгээр тараншаануудыг бол тагтаа таггүй гэж маргалдаж явах хооронд энэ онгорхоо нөхөнд хүн унаж түлэгдэж аймнасаа хохирсоор л байна. Орон гэргүү тэнмэл иргэдийн орон гэр жирийн иргэд жолооч нарын анхаардаг шалгасан өнөөх тараншаа гихчээс үүдэлтэй гимтэл, бэртэл, автомашины гинтийн ослын хохирлыг өнөөдөр хэн одоо хариуцах нь тодорхой болсон байна. Хариуцлагагүй иргэд нь тараншааны тагийг хулгай хийж, хариуцлагагүй байгууллагууд нь тэдгээр тараншааг бол онгорхоо байлгахсаар байгаа нь бол хариуцлага тодорхой бус байгаа нь иргэд бидний амьд явах эрхийг бас зөрчиж байна. За мөн хоёр дахь тохиолдол бидний сайн мэдэх бас өдөртний агаарын бохирдол. Улаанбаатар хотын 1.5 сая иргэн өвөлбөр хорт утаанд хордож гамшигын төвүүдэд байгаа гэр хорооллын олон айлын иргэд түүний дотор өндөр настай ялах хүүхдүүд угаартаж байна.
нийт 150,000 гаруй яндангаас гарч байгаа дутуу шаталтай нүүрс өслийн утаа агаарыг аимшигтайгаар бохирдуулж байна. Манай улсын агаарын бохирдол бол гамшигын хэмжээнд хүрсэн. Энэ үйлчлэгчдийн тоогоор бол батлагдж байна л да. Жишээлбэл жил одоо 2010 онд жилдээ 100 гаруй мянгаар бол энэ ханиа томоо нэмэгдэж үүнд имчилгээндээ 5 тэрбум зарцуулжээ. За харин агаарын бохирдлоос болж хичнээн одоо эрдэнэт хүний амь эрсдэж байгааг бол хараахан бол бас тогтоож нарийн чадахгүй байна. Үүнд бол төр засгаас анхаарлаа хандуулж байгаа боловч энэ утаа, энэ тоосчилж, энэ агаарын бохирдол бол улам нэмэгцээр байгаа. За мөн одоо энэ гуравт нь миний ярих цаг сэдв бол замын сэдв байна. 2010 онд замын цагдаагийн газарт 34,830 одоо зам тээврийн осол бүртгэгдсэн байна. За эдгээр осолд бол ихэвчлэн бас манай бага насны хүүхдүүд бас өртдөг. Энэ нь юутай холбоотой гэхээр манай хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийг ойлгуулаагүйгээс мөн одоо тэдний одоо хичээлдээ явах ирэх одоо сургуулийнхын замд замын тэмдэглэгээ шаардлагатай хурд цааруулагчийг бас байрлуулахгүй болсноос болоод хүүхдүүд маш их бас зам тээврийн осолд өртөж байна. За замын цагдаагийн газрын веб сайтад дурдсанаар жилдээ манай улсад 530 хүн автотээврийн ослоор амь насаа алдаж байна. Энэ нь бол одоо дайны байдалтай байгаа Ирак, Афганистаны дайнд нас барсан Америк цэргүүдийн одоо тооноос ч одоо илүү олон хүн нас барж байна. За энэ нь Монгол оронд бол эдгээр томоохон хэмжээний одоо орчин үеийн дайнаас ч одоо олон хүний амь нас зөвхөн энэ автомашины ослоос олж нас барж байгаа нь бол бас аимшигтай эмзэглүүштэй санагдаж байна. Амьд явбал алтай ягнаас усуунаа гэсэн ухаант мэрэгдээг өнөөдөр автын осолд орохгүй бол алтан ягнаас усуунаа гэж өөрчлөгдөж болохоор байна. Хариуцлагагүй жолооч, шаарлах хангаагүй зам, ажилдгүй гэрлэн дохио энэ болж хэдэн зугаараа хүний амь хохирсоор л байна. Өдөр бүр дайны талбарт байгаа юм шиг эрдэнэт хүний амь эрсэцээр байна. Өнөөдөр гагцгүй улс төрийн үйл явдалд холбогдож нас барсан хүмүүсийн хөл олонний анхаарлын төвд ороод бусд нь ямар ч одоо үн цэнэгүй болцсон юм уу? Эдгээр хариуцлагагүй байгууллага, хариуцлагагүй иргэдээс болж манай улс гамшигын байдалд үнэхээр бол эмзэглэхээр хэмжээнд хүрээд байна бас. Монголчууд бид өнөөдөр бүгдийг өөрчилж бол сайжруулж чадахгүй. Иймд бол иргэд бүр хүн бүрийн одоо оролцоо хичээл зүтгэл бол шаардлагатай. Иймд бол иргэд бүрийн оролцоог нэмэгдүүлснээр эерэг өөрчлөлтийг бид бол эх орондоо бий болгож чаднаа. GSA Монгол байгууллага хүний аюулгүй байдлыг хангах, амьд явахыг, эрхийг хамгаалах чиглэлээр тодорхой төсөл хөтөлбөрүүдийг бол хийхээр бас санаачлан ажлуудыг бол эхлэхээр төлөвлөж байна. За ингээд анхаарал тавьсан явдалд баярлалаа. За баярлалаа. За ингээд одоо микрофоныг Монголын Amnesty International байгууллагын гүйцэтгэх захирал хатагтай Алтан Туяад шилжүүлье. За тэгэхээр альва тэмдэглэлт өдрүүдийг одоо хүмүүс алтан байгууллага одоо төр засаг маань ажлын одоо ололт, амжилт, шин санаачлага, замд тулгамдж байгаа альва асуудлуудаа шийдвэрлэх, за хувь хүмүүс түүнийгээ шийдвэрлүүлэхээр тэмцэх юм одоо байдлаар бол угтдаг. Тэгэхээр бид нар хүний амьд явах эрхийг хамгаалах өдөртэй болох юм бол хүмүүст одоо өөрийнхөө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж, эрч хүчийг одоо бас өгөх үүднээс одоо энэ уриалгыг бол Монголын Amnesty International байгууллага бол дэмжиж байгаа. Мөн одоо бас чухамхүү энэ өдрийг одоо сонгож бас тодорхой зорилгоор нэгдэж орсон нэг зүйл бол та бүхэн сайн мэднэ. Amnesty International байгууллага бол цаазаар авах ялыг халуулахын төлөө бол маш олон жилийн турш тэмцээр ирсэн билээ. Тэгэхээр яг одоо өнөөдрөөс нэг жилийн өмнө Монгол улсын ерөнхийлөгч цаазаар авах ялын гүйцэтгэлийг одоо түтгэлзүүлэхээ бол зарласан байгаа. Гэвч нэг жилийн дараахад Монгол улс бол цаазаар авах ялтай орон хэвээр байгаа. Гэхдээ мэдээж энэ нэг жилийн хугацаанд тодорхой амжилт гарсан. Өөрөөр хэлбэл Монгол улс цаазаар авах яллыг халах энэ одоо зам руугаа эргэл буцалтгүй орж Монгол улсын засгийн газраас иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын
2 дугаар нэмэлт протоколд нэгдэж орох энэ маань бол цаазар их хоолыг үе шатгаар халах ийм одоо олон улсын одоо баримтчиг нэгдэж орохоор одоо хилцээд дэмжсэн байгаа юм. Тэгэхээр эх оны яг энэ мөн өдөр Монгол улс цаазын ялгүй Монгол улс улсан байхын төлөө хүний амьд явах ирэхэд төрийн зүгээс бүдүүлгээр хэцгийгээр халдахгүй байхын одоо энэ боломжийг бүрдүүлсэн байх. Энэ одоо үйлсийн төлөө хүмүүсийг тэмцэхийг одоо уриалж бас Монголын Amnesty International байгууллага энэ уриалгыг нэгдэж дэмжиж оролцож байгаамаа. За баярлалаа. За энэ хүү хамтарсан уриалгад нэгдэж хамтран энэ уриалгыг гаргаж буй дараагийн байгууллагын удирдлагад микрофон шилжүүлээ. Ингээд амьд явах эрхийг хамгаалах үндэсний нийгэмлэгийн тэргүүн Хөдөрбаатарт микрофон шилжүүлье. Анхаарлаа хандуулна. За та бүхэндээ бас энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Амьд явах эрхийг хамгаалах үндэсний нийгэмлэгийн бидний бас гол ажлын зорилго маань бол одоо Amnesty International байгууллагатай бас утга нэг цаазар холыг Монгол улсад хаалхын төлөө байгуулагдсан бас амьд явах эрхийг бүхий л талаар зөрчиж байгаа ноцтой асуудлуудтай тэмцэх зорилготой байгуулагдсан юм байна. Тэгээд Монгол улсын хэмжээнд өнөөдөр би бас энэ амьд явах эрхийг хамгаалах энэхүү өдрийг зарлж байгаатай холбогдуулж бас товчхон мэдээлэл хийхэд Монгол улсад архитай тэмцэх, архитан согтуурхтай тэмцэх талаар нэлээх яригдж байгаа. Гэхдээ энэ асуудал бол ерөөсөө одоо бидний харж байгаа бол үр дүнд хүрэхгүй байна гэж үзэж байгаа. Өнөөдөр архинаас болж одоо бидний маш их гэмт хэрэг гарч байгаа. Архитан согтуурхтай холбогдож одоо хүн амны их онц ноцтой гэмт хэрэгүүд гарч байна. Бас согтуугаар машин жолоодож бас зам тээврийн замын цагдаагийн газраас бас гаргасан судалгаагаар согтуугаар автомашин жолоодож гарсан хэрэг одоо дийлэнхүйг эзэлж байна. Бас одоо бас нийгмийг сэртийлгсэн олон хэрэгүүд бас энэ дандаа л архитай холбоотой хэрэгүүд гарч байгаа. Тэгэхээр бид GSA байгууллага, GSA олон улсын байгууллага Amnesty International-тэй хамтарч бид энэхүү 1 сарын 14-нийг амьд явах эрхийг хамгаалах өдөр болгон гаргаж байгаа уриалгыг манай байгууллагаас бас дэмжиж оролцож байгаа. Тэгээ би бас та бүхэндээ бас нэг сонирхуулахад амьд явах эрхийг хамгаалах байгууллагын тэргүүний хувьд би бас хөдөө орон нутагт явж хурал цуглаан дээр бас хүмүүстэй цаазар ухаалын талаарх илэн талангүй бас зангаагүй ярилцлага хийдэг. Тэгээд тэр цугларсан иргэдийн дунд би бас үргэлж нэг асуулт тавьдаг. Өнөөдөр та бүхэн цаазар ухаалыг дэмжиж гэнэ үү эсвэл дэмжихгүй нэ гэсэн хамгийн түрүүнд би асуултыг тавьдаг. Тэгэхэд манай иргэдийн ихэнх нь за 100 хүн байлаа гэхэд ер нь 60% нь бол цаазар ухаалыг халахыг дэмжиж байна гэсэн саналыг биднэрт өгдөг. Тэгээ бид нэг ингээ харж байхад Монгол улсад өнөөдөр цаазар ухаалыг халахад ойрхон байна. Бид нар энэ ялыг удахгүй халж чадна гэдэг биднэрт сэтгэл, биднэрт бас цаашдын ажлын их урам өгдөг. Тэгээд өнөөдөр манай Монгол улс цаазар ухаалыг халснараа олон улсад одоогийн байгаагаас улам илүү өндөр их нэр хүндтэй олон бас сайн харилцааг бид нар үүсгэж чадна гэж боддгийг. Баярлалаа та бүхэнд.